Дорногов аймгийн төв Саншин хотын уламжлалт хангах ухааны нэгдсэн эмнэлэг 36 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Ардын эмнэлэг нь уламжлалт хангах ухааны эмчийн үзлэг шинжилгээгээр нийт 72 нэр төрлийн Монгол эмт хангаар үйлчилж 45 нэр төрлийн засал эмчилгээ хийдэг. Магадлал идэвхжлэгдсэн эмнэлгийн тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалаар үзүүлж жилдээ 5,000 гаруй хүнд үйлчилж байна. Уламжлалт хангах ухааны нэгдсэн эмнэлэг 1990 онд анх байгуулагдаад өдөөгээ 37 жил үйл ажиллагаа явуулж байна. За манай эмнэлэг бол 27 ажилтнтай. За 35 ортоогоор үйл ажиллагаа явуулдаг. За амбулатор, хэвтэмжлүүлэх, за хажуудаас сувилын үйл ажиллагааг давхар эрхлээд орон нутгийнхаа иргэдэд уламжлалт хангах ухааны тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байна. 2026 оны 1 сарын 16-нд Монголын уламжлалт хангах ухааныг хөгжүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлага гарсан. За энэтэй холбоотой орон нутгийн удирдлага улсын хурлын гишүүн эмнэлгийн байрыг шийдэж өгсөн байгаа. Манай эмнэлэг хуучин барилгатай байсан, үйлчилгээ явуулахад бас өндөрлөлттэй байсан. Тэгээ энийг маш хурдан шуурхаар шийдвэрлээд бид нэр аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа нэгдсэн эмнэлэг 2 гэсэн байранд үйл ажиллагаа явуулж эхлээд явж байна. 2 жилийн өмнө аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын шийдвэрээр аймгийн уламжлалт хангах ухааны эмнэлгийг Дадлан жаргалан сумын хагцсан уул аршаан сувилалтай нэгтгэснээр ардын эмнэлгийг аршаан сувилалтай хослуулан ажилуулж үйлчлүүлэгчдэд цогц чанартай эрүүл мэндийн үйлчлэл үзүүлэх нөхцөл бүрдсэн. Эмнэлэг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд уламжлалт хангах ухааны үндсэн болон төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчлэгийг амбулатор болон хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага.